Shop. За энэ бичлэгээр бид HTML-ийн талаар үзэх болно. HTML-ийг хэрхэн бичдэг, ямар бүтэцтэй байдаг, ямар бүтэцээр бичдэг, ямар нэмэлт тагуудыг ашигладаг, хэрхэн зургийг веб хуудасд оруулдаг, хэрхэн холбоосыг веб хуудасд оруулдаг, бичиж байгаа HTML кодонд хэрхэн тайлбар оруулах зэргийг бол үзнэ. За тэгэхээр эхлээд дөрөв HTML маань ерөнхийдөө бол тагуудын иж бүрдлээс бүтдэг байгаа. Тэгээд тагийг нээсэн бол хаадаг. Дотор нь контент байдаг гэж хэлж болно. За тэгэхээр HTML нь бол дараах бүтцээр бол эхэлнэ. HTML нь doc type HTML буюу doc type тухайн файл нь ямар төрөлтэй юм те. Тэгээд HTML head дотор болохоор веб хуудсанд байх нэмэлт мэдээллүүдийг оруулж өгнө. Body tag дотор болохоор хэрэглэгчид харагдах хэсгүүдийг оруулж өгдөг. Head tag дотор болохоор хэрэглэгчид харагдахгүй ирнэ веб хуудсанд ашиглагдах мэдээллүүдийг бол багтаана. Гэтэ яг 100% хэрэглэгчид харагдахгүй биш, заримс нь хэрэглэгчид бол харагдана. За харин body tag дотор нь болохоор 100% хэрэглэгчид шууд веб хуудсан дээр харагдах зүйлүүдийг оруулж өгнө. За тэгээ ямар ч байсан веб хуудас HTML дээр бичиж эхэлж байгаа бол энэ тэр хэдэн мөр заавал байх ёстой гэж хэлж болно. За тэгэхээр хэдүүлээ хамтдаа ямар зүйлсээр бичээд үзье. За тэгээ юуны өмнө бид нэр татсан байгаа Sublime-аа бол нэг хэрэгтэй. Sublime. За тэгээд Sublime-аа нээсэн бол нэг ойдлоо хадгалцгаая. Save as задлагдсан дээр за hello world check HTML гэж хадгалъя. За тэгээд нэг ямар ч веб хуудас бичиж чадвал эдгээр зүйлс нь эхлээд байх ёстой гэд хэлчихсэн юм чинь. За бичье. Doc type HTML head body HTML. За ямар ч HTML ингэ биччихлээ. За head дотор маань title. За head tag дотроо болохоор хэрэглэгчид харагдахгүй хэрнээ веб хуудсанд ашиглагдах хол мэдээллүүдийг багтааж өгдөг гэсэн. Нэг нь болохоор энэ title байгаа. За ямар сэдвлээ ингэж бичээд үзсэн. Тэгээ одоо энэ файлыг нээж харъя. Энэ файлын маань болохоор desktop hello world гэж хадгалагдсан байна. За hello world ардъя. За тэгсэн чинь болохоор юу ч байхгүй, юу ч харагдахгүй байгаа. Учир нь хэм бол бид нар хэрэглэгчид харагдах хэсэг буюу body дээр бол юу ч бичиж өгөөгүй байгаа. За тэгэхээр body дээр жишээ нь нэг юм бичиж үзье. Жишээ нь юм бол h1 tag-ыг ашиглая. h1 tag гэдэг нь болохоор header буюу гарчиг гэсэн утгатай. Гарчгийг оруулна. Тэгээд header tag-ыг нээдэг, header tag-ыг хаадаг. За дээр нь header tag гэдэг оруулъя. За одоо Ctrl S дараад хадгалчихж байгаа. За тэгээд нухацаа дахиад дуудаад үзье. За header tag гараад ирж байгаа. За энэ дотор байгаа tag маань tag-ийн мэдээлэл маань дээр бол гараад ирж байгаамаа. За тэгэхээр хэлсэнчлэн header tag дотор бичсэн зүйл маань бол энэ дээр харагдахгүй, харин body tag дотор бичсэн зүйл маань энд бол харагдана гэсэн үг. За харин энэ title tag маань ямар зүйлд хэрэглэгдэх tag вэ гэхлээр веб хуудас маань энэ дээр харагдаж байна. Энэ гарчиг дээр гаж байгаа гарчгийг өөрөхдөө header дотор байрлах title tag-ыг ашигладаг. За эцлийнээр бичиж үзье. Hello. За. Сэно.
гэж үзлээ. За одоо дахиад дуудаа үзье. За тэгэхээр гарчиг маань сайн уу гэж зэрэг үзэж байгаа биз. Тэгэхээр энэ тайтлыг болохоор энэ дээдлийн гарчиг зэрэгт ашигладаг юм аа. За тэгээд ерөнхийдөө бол энгийн бөгөөд хамгийн анхны веб хуудас ингээ хийчихлээ гэж хэлж болно. За тэгээд түрүү харсан бах энэ дээр байгаа бүх кодыг түрүүн би одоо гараар шийдж бичсэн. Харин supply маань олгодог нэг боломж нь болохоор заавал ингэж гараар бичих шаардлага байдаггүй. Эхлээд файлаа нээгээд HTML халгасныхаа дараа HTML гэж бичнэ. Тэгээд tab гарын дээр байгаа tab гэсэн төвшөлөд дарахад бол энэ ерөнхий бүтц маань ингээд гараад ирдэг. Тэгэхээр бол энэ маань нэг бидний ажлыг бас хөнгөлүүлж өгч байгаа нэг хэлбэр. За тэгээд энийгээ засчих. Санаа. За тэгээд h1 tag ашиглая. Гарчгийн tag. Hello world. Тэгээд tag нээсэн бол хаах ёстой. Тэгээд одоо энийг хэдүүл харцгаая. Дахиад дуудаа үзвэл hello world сайн уу гэж хэлэгдсэн байна. Тэгээд ямарваа нэгэн веб хуудасны HTML кодыг харахтаа Chrome дээрээс тухайн хуудасныхаа аль нэг хэсэгт нь бас маус хоёроо дараад энэ web page source дээр нь дардаг. Ингэснээр болохоор хэдүүлэн тухайн хуудасны HTML энэ бол гарч ирдэг гэсэн үг. HTML, CSS, JavaScript гэх кодууд нь гарч ирдэг гэсэн үг. Маус хоёроо дарлаа. Web page source. Эсвэл гарнаас Ctrl U гэсэн гарын төвчлийг ашиглаж болно. Энд байгаа Ctrl U хоёрыг дарна, scroll маус хоёроо дараад баруун маусаа дараад web page source гэж харж болно. Веб хуудасууд HTML-ийг бичиж байхад ингээ ямар нэгэн тайлбарыг шаардлага болдог. Одоо жишээ нь тайлбар бичих шаардлага болдог. Жишээ нь доор нь хэдүүлээ h1 tag-а дахиад ашиглая. Hello guys. h1 tag. Тэгээд одоо жишээ нь юу гэдэг энэ эхний h1 tag дээр тайлбарчхийн тулд ингээд их багын тэмдэг, хатуугийн тэмдэг 2 дундуур зураас гэж эхлээд тэгээд тайлбараа бичээд тэгээд дундуур 2 дундуур зураас тэгээд багын тэмдэг, их багын тэмдгийг тавиад бол тайлбар бол хаадаг. Тэгэхээр их багын тэмдэг дундуур зураас тэгээд 2 зураас 2 дундуур зураас ингэж бичээд дунд нь бол тайлбар бичнэ гэсэн үг. Энд ямар нэгэн тайлбар байна шүү. Энэ тайлбар бичсэн тохиолдолд энэ тайлбар маань хэдий боди дотор байгаа ч гэсэндээ хэрэглэгчд харагддаггүй. Тэгэхээр хэдүүл одоо үзье. Хадгалаад. Хадгалчлаа. За тэгээд хэлүүдийг үзэх юм бол hello guys, hello world, hello guys. Гэхдээ хэдүүлгэн тайлбар бол энэ тайлбар байгаа шүү, байна шүү гэсэн текст нь бол гарч ирэхгүй байгаа харж байгаа. Энд ямар нэгэн тайлбар байна шүү гэж хэлснээр бол гарч ирэхгүй. Энэ маань ингээд тайлбар маягаар энэ чинь л байж байна. Кодон дээр л байж байгаа гэсэн үг. Харин web page source гэх харах юм бол энэ дээр бол байж байгааг харж байгаа хэрэг тийм ээ. Гэтэ хэрэглэгчд бол энгийнүүдээр бол харагдахгүй байна. Энгийн браузер дээр шууд дуудаад харахад бол харагдахгүй. Тайлбар хувьд бол юм байна. За тэгэхээр өргөн ашиглагддаг тагууд гинэ. За тэгэхээр h1 tag гэдэг бол гарчиг, хамгийн том гарчиг. Тэгэхээр харуулсан энэ бол h1 tag. За h2 гэдэг бол арай жижиг гарчиг. h6 хүртэл бол 6 хүртэл h1-ээс h6 хүртэл байдаг. Тооны хэсэг тусмаа гарчгийн маань хэмжээ жижиг болдог. Тэгээ h6 гэдэг бол хамгийн жижиг гарчиг. Тэгээд p tag бол ямар нэгэн зохицолборыг оруулахад, текстийг оруулахад бол ашигладаг. Тэгээд button tag бол товч оруулахад ашигладаг. За тэгэхээр энэ өдрөө ямаас ашиглаад үзье. За энэ h1 tag.
дээр устгачээ. H1 tag-а нээгээд дотор нь байх зүйлээ бичнэ. Энэ бол H1 tag. За тэгээ H1 tag хаах хэрэгтэй. За дахиад доор нь H2 tag дотор нь байх зүйлээ бичээд энэ бол H2 tag. За тэгээд H6-г оруулъя. H6. Энэ бол H6 tag. За одоо харъя. Хадгалаад. За энэ зүйлийн юм дахиж дуудаа харах юм бол энэ бол H1 tag, энэ бол H2 tag, энэ бол H6 tag гэж байна. За тэгээд энэ tag-ыг ашиглахдаа tag-ийг нэн дунд нь байх агуулга бичнэ. Тэгээд tag-ийг хаана. За дараагийн tag-уудаа идэл ашиглаж үзье. Дараагийн tag бол bottom tag товчны товч оруулж ирдэг tag байгаа. Bottom гэж бичээд дунд нь болохоор товчон дээр ямар үг байх юм гэдгийг бичнэ. Би бол bottom гэж оруулъя. За хадгалаад Ctrl+S тэгээд харъя. Харъя. За энэ харж байгаа. H1 tag маань, H2 tag маань, H6 tag маань. За тэгээд би бол bottom tag маань товч үсгээд тэгээд голд нь байгаа текст болохоор